Одоо та бүхэндээ 9-р сар Чехэд болох чухал үйл явдал, сонирхолтой арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэе. За нийтийн тээврээр тасалбаргүй зорчсны торгуул нэмэгдэнэ гэж байна. 9-р сарын 1-ээс эхлэн Прагийн нийтийн тээврээр тасалбаргүй зорчиж байгаад баригдсан тохиолдолд төлөх торгуул нь 1000 короноос 1500 крон болж өсөж байгаа юм байна. Гэхдээ энэ нь яг торгуулаа зөвхөн тэр даруйд нь эсвэл 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 1500 ах юм байна. 15-аас дээш хоног болоод төлөх юм бол бүр 2000 крон болох юм байна. Тэгэхээр ер нь туулаачлаад хэрэггүй шүү. Зардал нь бүр амар болж байгаа юм байна. За үүнээс гадна ер нь бол нэг удаагийн болон урт хугацааны тасалбарууд Праг төдийгүй Төв Бохемийн бүсэд 2026 он гармагт нэмэгдэх юм байна. За үүнийг дагаад бас бусад орон нутгийн нийтийн тээврийн тасалбарч ер нь нэмэгдэж магадгүй юм байна. Тийм болохоор та бүхэн он гарахаас өмнө нөгөө урт хугацааны тасалбаруудаа сунгуулаарай. За хурдны замын сүлжээ өргөжнө гэж байна. 9-р сарын 1-ээс болохоор Ческа Будёвицийн өмнөд хэсэгт шинээр ашиглалтанд орсон 951 км үргэлжлэх Лишовын И-34 зам Чехийн хурдны зам буюу төлбөртэй замын сүлжээнд нэмэгдэж орж байгаа юм байна. Харин 10-р сарын 1-ээс Праг Карловы Вары аймгийг холбосон Д6 хурдны замд Хоршовички орчмын шинэ 5.2 км зам Хоржесдли орчмын шинэ 9.2 км зам тус нэмэгдэж байгаа юм байна. Чехэд дрон нисгэгчдэд зориулсан шинэ цахим газрын зураг хэрэглээнд гарсан байна. 2025 оны 9-р сарын 1-ээс эхлэн Чехэд дрон нисгэгчдэд зориулсан Drone Map нэртэй дижитал газрын зураг ашиглалтанд гарчээ. За энэ нь өмнө хэрэглэгдэж байсан Drone View системийг орлох бөгөөд Чехийн агаарын орон зайд дрон нисгэхэд үйлчлэх онцгой журам, хориг, хязгаарлалтай бүсүүдийг илүү тодорхой, интерактив байдлаар харуулдаг болсон юм байна. За шинэ газрын зургийг Чехийн агаарын хөдөлгөөний удирдлагын байгууллага, иргэний нисхийн газар болон тээврийн яам зэрэг байгууллагууд хамтран боловсруулсан гэж байна. Тийм болохоор Летейте Зотбовидны буюу хариуцлагатай нисцгээе гэдэг энэ аянтай холбогдуулаад Drone Map-ыг иргэний нисхийн газрын хууль эрх зүйн шин шаардлагуудыг бүрэн тусган хийсэн юм байна. За тухайлх юм бол энэ веб аппликейшнаас дараах мэдээллийг авах боломжтой гинэ. За энд нь болохоор онгоцны буудлуудын орчмын нислэгийн хориотой бүсүүд, хамгаалалттай газар нутгууд, хүн амын нэвтаршил ихтэй бүсүүд, нислэг тэрэгний талбай орчмууд, зам, төмөр зам, эрчим хүчний байгууламжууд, усны их үүсвэрүүд, үндэсний аюулгүй байдлын стратегийн бүсүүд гэх мэт мэдээллийг одоо газрын зураг дээр харах боломжтой гэж байна. За энэгийн мэдээллүүдийг харахаас гадна хэрэглэгч өөрийн нислэгээ төлөвлөх, архивлах, бусадтай хуваалцах, нислэгээ хэмжих гэсэн модулуудтай гинэ. За одоогоор Drone Map-ыг Drone Map Ceg гэсэн хаягаар орж веб аппликейшн байдлаар хэрэглэх боломжтой. Харин гар утасны аппликейшн тун удахгүй гарна гинэ. За одоо та бүхэндээ 9-р сард болох сонирхолтой гоё арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэе. Хамгийн түрүүнд хүргэх гоё арга хэмжээний тухай мэдээ болохоор Бохемийн үнэт эрдэнийн титмийг олон нийтийн үзмэрт тавина гэж. За Чехэд улс даяараа амран тэмдэглэдэг томоохон баяруудын нэг болохоор 9-р сарын 28-нд тохиодог Чехийн төрөлт улсын баяр Геген Вацлавын өдөр байдаг. За энэ жил Геген Вацлавын өдрийг тохиолдуулаад Чехийн хаан ширээний эрдэнийн титм болон үүнтэй дагалдах үнэт эдлэлийг Поклад в темноте буюу харанхуй дахь эрдэнэс нэртэй үзэсгэлэн байдлаар олон нийтийн хүртээл болгох юм байна. За үзэсгэлэн Прагийн цайзын Старый Краловский палац буюу хааны хуучин ордон дахь Владиславын танхимд гарах юм байна. За үзэсгэлэн 9-р сарын 16, 17-ны өдрүүдэд зөвхөн урдчлан бүртгүүлсэн сургуулийн сурагчид үзэх боломжтой бол 9-р сарын 18-наас 29-ний өдрүүдэд олон нийт үзэж болох юм байна. Ингэхдээ үн төлбөргүй үзэх боломжтой гинэ. За дашрамд анхааруулхад энэ үзэсгэлэн гарч байгаатай холбогдуулаад үзэсгэлэнг нээх болон хаах үеэр Прагийн цайзын зарим хэсгүүд ажиллахгүй гэж байна. За тухайлх юм бол хааны хуучин ордон буюу Старый Краловский палац нь 9-р сарын 15, 30-ны өдрүүдэд огт ажиллахгүй гэж байна. Харин Геген Витусын сум болохоор 9-р сарын 15-нд бүтэн өдөр хаалттай, 28-нд болохоор зөвхөн 12-оос 15 цаг 40 минутын хооронд ажиллана гинэ.
За 3 сая жилийн настай нэн ховор олдвруудын үзэсгэлэн Европ анх удаа Чехийн үндэсний музейд дэлхийн хамгийн ховор нандин олдвруудад тооцогдох Люси ба Силам хэмээх хоёр чулуужсан арга яс бүхий үзэсгэлэн нэгдсэн байна. Хүн төрөлхтний өвөг дээдэс гэх нэрийн доор энэхүү үзэсгэлэн 8 дугаар сарын 25-нд нэгдсэн бөгөөд 10 дугаар сарын 23 хүртэл нээлттэй байх юм байна. За Люси нь болохоор 1974 онд Этиопийн Хадар тосгоны ойролцоогоос олдсон гинэ. За энийг болохоор Америкийн нэгдсэн улсын Кливландын музейн хайгуулч эрдэмтэн Дональд Йоханссон ба түүний баг батлагын үеэр олсон гэжээ. За тэд олдвор олсон оройноо Beatles-ийн Lucy in the Sky with Diamonds гэдэг дуу дахин дуулж исэн болохоор энэ олдвортоо Lucy гэж нэр өгсөн юм байна. Харин Этиопт болохоор энэ олдврыг Динкинеш гэж нэрлэдэг бөгөөд энэ амхаар хэлэнд чи бол үзэсгэлэнтэй гэсэн утгыг агуулдаг гинэ. За малтлагын үр дүнгээр энэ арга ясных нь 25 орчим хувийг нь амжилттай гаргаж авч хадгалж чадсан гинэ. За тэгээд судалгаагаар болохоор энэ нь одоогоос 3.8-аас 2.9 сая жилийн тэртээ байсан хүн төрөлхтний бүр дээд өвөг болох хоминин гэдэг төрөлд багтах эртний хүн гэж тогтоогдсон байна. За тэгээд нас бий гүйцсэн буюу 12-оос 16 насны эмэгтэй байсан бөгөөд 106 см өндөртэй 28 кг жинтэй байсан гэж тогтоосон байна. 12-оос 16 настай хэрэндээ нас бий гүйцсэн гэхээр сонин санагдчихж магадгүй, гэхдээ бүр тэр хэдэн сая жилийн тэртээд болохоор одоо хүн төрөлхтний бидний дээд өвөгийн хөгжил арай өөр байсан юм байна. Тэгээ 12-оос 16 настай бол ер нь нас бий гүйцсэн гэж тооцдог байсан гинэ. Харин Силам болохоор за яг энэ төрөлд хамаарна Люсигээс 150 мянган жилийн өмнө амьдарч байсан гэж тогтоосон байна. Ойролцоогоор болохоор 3.3-аас 3.2 сая жилийн настай олдвор гинэ. За Силам гэдэг нь болохоор амхаар хэлээр инх тайван гэсэн утгатай юм байна. За энэ олдврыг болохоор яг Этиопийн Хадар тосгоны ойролцоо Дикика гэдэг газраас олсон байна. За Люсиг олсон газартай ер нь ойролцоо хэдхэн километрийн загас олсон. За гэхдээ Люсиг олсноос бүр 20 гаруй жилийн дараа буюу 2000 онд энэ олдврыг олсон гэж байна. За тэгээ малтлагын үр дүнд арга ясны бүр 60 орчим хувийг нь олж хадгалж чадсан гинэ. За тэгээд судалгаагаар 2.5 орчим настай охин байх магадлал өндөртэй хүүхдийн яс гэж тогтоосон юм байна. За энэ ховор нандин олдвруудыг ер нь дэлхийн нийтэд тийж төдийлөн үзэж амжаагүй, хэдийгээр ингээд нэг нь болоод 50 гаруй жил болж байгаа, нөгөөх нь болоод ингээд 20 гаруй жил болж байгаа ч гэсэн за Люсиг л гэхэд Этиопоос гадна Америкийн нэгдсэн улсад л олон нийтэд үзүүлж байсан бол Силамыг болохоор зөвхөн Этиопийн үндэсний музейн үзмэртэл байршуулж байсан юм байна үнэ. За тэгээд эдгээр олдврууд нь Европ төв дэлгэн үзүүлж буй хамгийн эртний олдврууд болж байгаагаар маш онцлогтой юм байна. Тийм болохоор ерөөсөө энийг заавал очиж үзэх хэрэгтэй, алдаж болохгүй тийм ховор нандин завшаан тохиож байгаа юм байна шүү. Чехийн төв музейд буюу үндэсний музейд нэгдсэн байгаа. За тэгээд зөвхөн энэ хоёр чулуужсан арга ясаар тогтохгүй хүн төрөлхтний 7 сая жилийн түүхийг үзүүлсэн гайхамшигт аялал болно шүү гэж музейн зүгээс хэлсэн байна. За 9 дугаар сард болох бусад арга хэмжээнүүд ер нь одоо Дарс шар аригны фестивалуудтай холбоотой. За намар болж байгаа болохоор Дарсны фестивал Чехийн хаа сайгүй болдог. За тухайлах юм бол 9 дугаар сарын 12-наас 13-нд Виногради Wine Festival нэртэй Дарсны наадам Махлеровын цэцэрлэгт хүрээлэнд болно гинэ. Энэ нь болохоор Жишковын цамхагтай ойролцоо гэсэн үг. За энд болохоор бурчаак зарагдана гэж энэ бурчаакаас гадна зүгээр цагаан улаан дарсч зарагдах юм байна. За тэгээд хөгжмийн тоглолт энэ төр болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэцэнд харуулж байгаа Праха 3-цэг CZ гэдэг сайтаас харах боломжтой. За Чехийн Морав бүс нутаг бол ер нь дарсаараа алдартай. Тэгэхээр хэрвээ яг жинхэнэ Моравт нь очиж дарс амсаж үзээд дарсны фестивалд оролцъё гэж бодчихвэл өмнөд Моровын Микулов гэдэг юм түүхэн дурсалт гоё жижигхэн хот байгаа. Энд дарсны фестивал 9 дугаар сарын 12-наас 14-нд болох юм байна. Гэхдээ энэ бол нөгөө жил болгон болдог бүр айгу том хэмжээний алдартай фестивал болохоор үн төлбөртэй зөвхөн 14-ний бүтэн сая өдөр л үн төлбөргүй байх юм байна. За ингээд хөтөлбөр болон үн төлбөрийн талаар мэдээллийг Палавскэ дундуур зураас Винобраны эцэг CZ гэдэг энэ харуулж байгаа веб сайтаас авах боломжтой. За үүнээс гадна бас нэгэн алдартай дарсны фестивал бол жил болгон Зноймод болдог
За Snowy Mode бас адилхан 9 дугаар сарын 12-наас 14-ний хооронд дарсны фестивал болно гэж байна. За тэгээд тасалбар болон хөтөлбөрийн талаар мэдээллийг энэ вебсайтнаас нь авах боломжтой. За дарсны фестивалаас гадна Шар аригны фестивал 9 дугаар сарын 18-наас 20-нд Pilsen'д Burgmeister гэдэг пивоварт болох юм байна. За энэ фестивалийн хувьд болохоор орох такс центр гэж байхгүй. Зүгээр өөрсдөө очиод пив амсаж үзээд ингээд амсаж үзснийхаа хэмжээгээр төлбөрөө төлөх боломжтой. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг visitpilsen.eu гэдэг энэ сайтаас авах боломжтой байна. Монгол эмэгтэй өөрийн загвараар урлан бүтээсэн бэлэн хувцсны дэлгүүр Прагт нэгджээ. За энэ дэлгүүр болохоор Андел гээд метроны буудлаас маш ойрхон, трамвайгаар бол ерөөсөө ганцхан буудал явна. За алхаад очисон чи ер нь болохоор 1 км хүрэхгүй зайд байдаг. Энэ дэлгүүр нь болохоор Монсут гээд дэлгүүр эрэгтэйчүүд зориулсан маш гоё материалтай костюм пижакны хослол зархаас гадна яг энэ дэлгүүрийг нээсэн эмэгтэй өөрийнх нь үүсгэсэн өөрийн нэрийн брэнд болох Moji гээд брендийн эмэгтэй хувцснуудыг бас зардаг. За энэ Moji гээд брендийг болохоор Moji ихч өөрөө загварыг гаргаад эсгээд маш гоё чанартай Италиас оруулж ирсэн даавгаар ойж бүтээдэг. Тэгээд онцлог гэх юм бол хэрвээ танд ингээд таалагдсан загвар чинь таалагдсан өнгөөр чинь эсвэл материалаар чинь байхгүй болвол материалуудаас нь харж байгаа. За би энэ загварыг энэ материалаар хийлгэмээр байна гэд өөрөө хийлгэж болно. Дээрээс нь хүн болгоны нөгөө бие онцлог өөр шүү дээ. Зарим хүн ингээд хитрхи нарийнхан бэлхүүстэй ч юм уу эсвэл мөрөн ийм нарийнхан бэлхүүсээр өргөн байдаг ч юм уу тийм нөгөө юм яг дэлгүүрт байдаг тэр стандарт хэмжээнээс арай өөр төрлийн биетэй хүн байх юм бол яг таалагдсан загвараа өөрийнхөө биед тааруулаад хэмжээгээ өгөөд хоёулах боломжтой гэдгээр маш онцлог. За тэгээд ийм гоё дэлгүүр нээгдсэн болохоор та бүхэн очиж үйлчлүүлээрээ. Тэрнээс гадна энэ дэлгүүрэн бас нэг онцлог нь гэхээр Чехэд байдаг одоо өөрсдөө гар уртлал хийдэг ч юм уу те одоо юу гэдэг аксессуар бүгж цүнх мөнх янз бүрийн юм хийдэг хүмүүс өөрийнхөө бүтээлийг бусдад хүргэе зарыг борлуулъя гэж бодож ах юм бол эднийхтэй хамтарч ажиллах боломжтой гэсэн шүү. Тэгэхээр дэлгүүрт нь очиж үзээрэй, уцаар нь холбогдоорой, хамтарч ажилламаар бол хамтарч ажиллаарай, худалдаа авалт хиймээрэй бол худалдаа авалт хийгээрэй.